Багийн баг сургууль төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт 75 хүүхдийн хүчин чадалтай баг сургууль ашиглалтанд орлоо. Шинэ сургууль ашиглалтанд орсноор тухайн багийн айл өрхийн хүүхдүүд гэрээхийн ойр боловсрал эзэмших боломж бүрдэж байгаа юм. Энэ сургууль нь хаан банкны санхүүжилтээр баригдсан 4 дахь сургууль болж байгаа юм. Үзэгч таны харж байгаа дүрс бол Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн сурагчдын 11 сард суралцаж байсан нөхцөл байдал. Багийн сургууль нь шаардлага хангахаа болж дулааны алдагдaltaй болсон. Мөн анги танхим дотор хулгана гүйх болсноор өнгөрсөн оны 6 дугаар сард нураажээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалan хүүхдүүд 6 сарын хугацаанд Монгол гэрт болон Үдлэг багийн тамгын газрын байранд суралцаж байсан юм а. Үдлэг багт 6-аас 11 насны 40-өөс 45 хүүхэд суралцдаг. Тэгвэл хаан банкны санхүүжилтээр багийн баг сургууль төслийн хүрээнд шинэ сургууль ашиглалтанд орж хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд суралцах эрхээрээ хангагдаж байна. Говь ертөнд сураад байгаа болохоор хичээлээ ч гэсэн улам сайжирж байгаа. Хамгийн сүүл Монгол гэрт хичээлж байгаа хүүхдүүд гэж өөрсдөө боддог байсан. Өмнө ингээд амар тийм сургуультай жоохон даарж маардаг байсан. Одоо болохоор халахцаалгүй гэдэг. Амар гоё яга ингээд дэлгэц ингээд бүх зүйлийг үзээд амар гоё тэгээ бас компьютераар ингээд хичээлээ ороод маш гоё. Танай Монгол гэрт хичээлдэг гэсэн шүү дээ. Тэгэхэд өндөрлөлтөө хэцүү санагддаг зүйл юу байсан бэ? Гал руу орчих. Магтал 50 байдаг гэсэн. Одоо ингээд шинэ сургуультай болсон чи ямар санагдаж байна? Гоё санагдаж байна. Маш онц сурах хэрэгтэй. Чи ер нь хэр сурч байна? Бараг сайн л да. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар Монгол улсын хэмжээнд 36 мянга гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд жилийн 9 сард нь гэрээсээ хол амьдардаг. Гэрт нь ойр тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн тулд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ шаардлага байгаа юм а. Иймээс багийн түвшинд боловсролын дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай цаг үед Үдлэг багт баригдсан энэхүү сургууль сайн жишг болж байгааг онцоллоо. Sambeno, my name is Beate. I'm the representative of UNICEF here in Mongolia. Өнөөдөр Үдлэг багийн баг сургуулийн нээлттэд ирсэндээ баяртай байна. Энэ сургууль нь хүүхдүүдийн ирээдүйд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Бид засгийн газар болон хувийн түвшүүдтэйгээ хамтран хүүхдийн хөгжил, сайн сайхан байдлыг дэмжсэн цогц орчныг бүрдүүлж ажиллахаар зорж байгаа юм. Багаангийн хүүхдүүд болон цэцэрлэгийн насны хүүхдүүд бол дотор байранд байдаг. Тэгээ 6 настай хүүхдүүдийг энэ дотор байранд байрлуулнаа гэдэг маань нэлээд төвөгтэй асуудал байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийн боловсрол бас хөдөө орон нутгийн оршин суугч, амьдрагчдын маань ард иргэдийн маань энэ нийгмийн асуудлыг шийдэж байгаа юм ажил болж байгаа. За тэгээд энэ 2026 онд бид нэр яг UNICEF болон боловсролын яамтай хамтраад 15 сургууль барих юм том төлөвлөгөөтэй байгаа. Ер нь нийтдээ Монгол улсын хэмжээнд ийм багийн сургууль 60-ыг бариул бүх хүүхдүүдэд бол хүртээмжийн хувьд бол хангалттай байхаар байгаа. Хаан банкнд тогтвортой хөгжлийн бодлогынхаа хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг Хаан банк сангаараа дамжуулан 2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна. Үүнд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг салбарт 520 гаруй төсөл хөтөлбөрт нийтдээ 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна.